бол таниудаг асуудлуудаас ихтэй тий. Улсын хурлын гишүүд бол хууль баталдаг, төсөв баталдаг тий. Хоёр их мэдлээ. Төсөв гэдэг зүйл ер нь хэдийнээс үүссэн бэ? Ер нь энэ эдийн засаг улс орны тий төрийн бодлогод ямар нөлөөлөлт энүүгээр дагаж ямар бодлого хэрэгждэг юм талаа. Ер нь төр гэж байхад бол тэгэл төсөв гэж юм бол байсан л одоо болж тараад байгаа юм л да өгөх ингээд аваад үзэх юм бол. Тэгээ төсөв гэдэг маань өөрөө их гайхамшигтай зүйл юм. 2-3 ямиг бай бол онцолж хэлмээс нэгдээд. За нэгдүгээрт нь бол төсвийг ингээд чи уншиж чадах хэрэгтэй. Энд чинь тухайн улс орны санхүүгийн одоо тухайн жилийн төлөвлөгөө шүү дээ. Тэгээ энийг уншиж чадна гэдэг бол ер нь эдийн засгч одоо болж байгааг нэг шинжил байх л та гэж би боддог. Тэгэхээр энэ дээр юу анхаарал татдаг вэ гэхээр нэгдүгээрт нь төсөв бол тухайн улс орны хөгжлийн одоо хүрсэн төвшинг илэрхийлдэг. За нэг ийм төвшөнд байна шүү гэдгийг илэрхийлж байгаа. За хоёрдугаарт нь бол энэ улс орн ямар зорилт төвшүүлээд байгаа. Юу шийдэх гээд байгаа. Энэ улс орны ирээдүйн одоо чиг хандлага нь хаашаа вэ гэдгийг илэрхийлдэг ийм л баримтчиг юм л да. Тэгэхээр хоёр гол юм л одоо энэ төсөв дотор байна гэж хэлэх гээд байна. Нэгдүгээрт нь өнөөдөр ямар төвшөнд төрчихсөн хөгжлийнхөө хувьд, хоёрдугаарт нь ойрын ирээдүйд ямар зорилт төвшүүлж тэрийг яаж шийдэх гээд байгаа юм бэ гэдэг. Ийм л хоёр юмыг илэрхийлж байгаа. Тэгээ зүгээр улсын их хурл бол ерөнхийдөө энэ хоёр өнцгөөс нь харж удаа жишээ нь төсөв батлах учиртай болов гэсэн нэг бодол байд. Гэхдээ ингээд бүр нарийн төсөв рүү ороод гүнзгий ингээд аваад үзэх юм бол их олон юм харагдана. Тухайлбал одоо хамгийн энгийн асуудал гэхэд бол засаг төрийн хүчтэй сул байдал. Энэ хүчтэй засаг юм уу, сул засаг юм уу гэдгийг бол төсөв хараад ойлгож байна. Тухайлбал ямар одоо зүйл байна вэ гэхээр татварын орлого, төсвийн орлого гэж тал байгаа тийм ээ. Тэр орлого талд нь байгаа одоо эд ангуудыг ингээд аваад үзэх юм бол чухам хэдэн хувь нь татвараас бүрддэг. Хэдэн хувь нь зээлээс бүрддэг. Хэдэн хувь нь тусламжаас бүрддэг юм бэ гэдэг ингээд юмнууд гараад ирж байгаа байхгүй. Тэгээд тэр төсөв дотор чинь зээл тусламж нь нэлийн их хувь эзэлж явах юм бол за энэ улс бол ерөнхийдөө эдийн засгийн хувьд жоохон тийм юм байна. За одоо гаднаас бас хараад юм байна. Тэгээ чухам хинээд хараад байгаа юм бэ гэдгийг нүртэл ингээд төсөв дотроос нь харагдаж явж байгаа. За зээл тусламжийг орхичоод дотоод орлогын аваад үзсэн. Урсгал орлого гэдэг юм ингээд аваад үзэх татвар гэдэг байж байгаа. За татварын дотор нь задлаад үзчихтэй хүн амын орлогын татвар. Аж ахуйн нэгж байгууллагаас орж байгаа албан татвар гэдэг байж байгаа шүү дээ. Тэгээ энэ хоёр тоог ингээд задлаад үзээд ингээд ерөнхий динамикийг харж байхад бол за эднийх бизнесийн орчин таатай юм уу юм уу? Ард иргэдтэй одоо үйлчилгээ явуулахад нь хэр өгөөчтэй юм. Ард иргэдийнхаа нуруунд дээр хэдийн хэмжээний ачаа өргөлдөй. Тийм ээ? Тэр зэсг нь өөрөө хэдийг үүрч авд юм бэ гэдэг нь бол их төвөггүй уншигддаг зүйл байгаа байхгүй юу? За тэгээд цааш нь ингээд аваад үзэх юм бол нэмэгдсэн өртгийн албан татвар гэдэг байж байна. Гайлийн албан татвар гэдэг байж байна. За энэ одоо улсын төсөв дотор хэдэн хувийг эзэлж байна. Тэгээ ерөнхийдөө гайлийн албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар гэдэг энэ юмнууд нь эзэлж байгаа хувийн жин бус юмнаас хэдий ч нэ их байна. Төдий ч нэ энэ ерөнхийдөө их тийм сул засаг байна. Ардчлал одоо бүрэн хэмжээгээр төлөвшөөгүй байна. Ард иргэдийнх нь эдийн засгийн одоо тэр соёл боловсруулалт гэдэг юм уу эдийн засгийн сахилга нь жилж болохоор тийм ээ энэ сул юм байна гэдэг нь харагддаг байхгүй. Яг гэвэл гайл гэдэг чинь бол хил дээр ингээд хүч ширгэлж байгаа шахуу аваад цуглуулад авчдаг зүйл. Тэгэхээр энэ бол төрөл хүчээрэл энийг л цуглуулж авч ийн гэсэн үг шүү дээ. Ард иргэд нь өөрсдөө очиод өгдөг татвар бол мамын орлогын татвар, аж ахуйн нэгж байгууллагын татвар. Тэгэхээр энэ дээрээс нэг төр нь хэр хүчтэй юм бэ, хэр сул юм бэ гэдгийг бол зөвхөн нэмэгдсэн өртгийн албан татвар, гайлийн албан татварыг эзэлж байгаа хувийн жин, хүн амын орлогын албан татвар, аж ахуйн нэгж байгууллагыг эзэлж байгаа хувийн жин гэдэг динамикийг харахад бол ерөнхийдөө харагддаг. Ийм л одоо зүйл л дээ. Тэгэхээр төсөв гэдэг маань өөрөө одоо товчоор хэлэх юм бол өнөөгийн төвшин ирээдүйн одоо зорилтыг илэрхийлж байгаа баримт бичиг хэдий боловч цааш нь ингээд гүнзгий өгөх юм бол ер нь улс оронд байж байгаа бүх юмны одоо зангилааны дотор бол харж болно гэж л ингэж л томьёолох байна.
Тэгэхээр орлого талаас бол өнөөдрийн байдал харагдах нь шүү дээ. Хөгжлийн бодлого гэдгийг залгаас нь авч болох нь тийм юу тийм хөгжлийн бодлого гэдгийг ерөнхийдөө залгаас нь харна. За ямар ч үсэн өнөөдөр нийгмийн хамгааллын асуудал маань ямар хувийн янзын төвшөнд байт. Өвгөд төгшдөө яаж хамгаалчих, эмэгтэйчүүдийг одоо юу гэж үздэг, хүүхэд багчуудаа гэдэг. Гэт ингээд ерөнхийдөө тэр урсгал зардал дотор нийшин зарцуулж байгаа мөнгө төгрөг бол ингээд ерөнхий харагдаж явж байгаа. За тэгээд дараа нь бүтээн байгуулалтын чанартай хөрөнгө оруулалтын асуудал ороод ирж байгаа. За тэгээд хөрөнгө оруулалтын асуудал дотор тухайн одоо шатанда ямар асуудлыг ингэж барьж авч байна вэ гэж. Өнөөдөр манай Монголын төсвийг аваад үзэх юм бол нэг сүртэй юм бол байхгүй л дээ. Хэдэн сургуулиудаа нэг шинээр барьж байгаа бах, ганц нэг эмнэлэг шинээр барьж байгаа бах. За тэгэл байгаа юмнуудаа л дандаа одоо юу гэдэг засаж одоо янзалсан тийм л юм байгаа шүү дээ. Тэрнээс бол нэг сүрхий тийм бүтээн байгуулалтын том юмнууд гэд хэлээд байхад бол бас их хомс. Яг нэг өндөр өвчлөлийн шугамуд, сумууд руу ч юм уу аймагуд руу тавьж байгаа бах. Тэгээ өнөөдөр Монгол улсын хөгжил маань ердөө энэ төвшөнд л байна. Ямар ч улс нэг урсгал зардлаа бариад байгаа юм нэг устгаад үгүй болгочихгүй нэг засаад янзлаад тийм ээ нэг ажилуулад их төвшөнтэй байна гэж. Ер нь цаашдаа ирээдүгөө харсан нэг хөгжлийн одоо өсрэлтийн шин юмнууд руу гарах юмнууд бол өнөөдрийн төсөв дээр бол харагдах байгаа. Гэхдээ төсвийг хараад бол уншиж болно ер нь одоо цааш яах гэж байна гэж. Юун дээрээ хөрөнгө мөнгө төвлөрүүлж байна. Тэгээ одоо тэр дотоод улс төрийн зөрчил маань ямар хуу янзаар илэрч байна вэ гэдгийг бол улсын төсвийн зарлах талаас нь хүртэл хараад авчиж болж байгаа. Аль ямар хэдийг өгч байна. Чинь төсвийг захиран зарцуулж байгаа хүн гэдэг чинь бол одоо тэгэл үндсэндээ бол бас эрх мэдэлтэй болж байгаа юм шүү дээ. Тэгэхээр хинийх нь эрх мэдэл өнөөдөр өсөд байна. Аль бүлэглэл нь илүү яваад байна. Аль нь одоо жоохон багассан байна гэдэг хүртэл төсвийн зарлах тал дээр бол ингээд оны ингээд хараад нэг 5 жил 10 жилээр ингээд динамикийг харах юм бол ерөнхийдөө бол бас харагдаад байгаа учиртай юм. Хуримтлалын асуудал бас их чухал байж байгаа. Чи хөрөнгө оруулалт хийх гэж байгаа бол хуримтлал нь байх хэрэгтэй. Тэгэхээр тэр хуримтлалын төвшин чинь хэдвэ гэдгийг бол өөрөө нэг хөрөнгө оруулалтын төвшин чинь харуулж байгаа. Одоо Монгол улсад одоо тухайн жилдээ гэж одоо за нэг 100 төгрөгийн хөрөнгө оруулалт хийх гэж байна гэж. Тэгэх юм бол тэр 100 төгрөгийн хөрөнгө оруулалтыг чинь хэдэн бид нар өөрсдөө гаргаж байна. За 40-ыг гаргаж байна. 40 төгрөгийг дотоодоос гаргаж байна. Тэгэх юм бол дотоодын хуримтлал бол үндсэндээ 40 хүртэл байна гэсэн үг болчихж байгаа байхгүй юу? Энэ бол их бага байна гэсэн үг болж байна. Энийг бол өшөө жоохон нэмэх хэрэгтэй. За үлдэж байгаа жараач хаанаас олж байгаа юм бэ гэхээр одны зээлж байт юм уу? Тусалцаач байт юм уу? Эсвэл одоо нэг бонд энэ төр гэдэг янз янзын гой нэртэн юмуд яваад байдаг шүү дээ. Тэр мөрнөөс жоох юм энэ тэгэл бас харагдаад эхэлж байгаа байхгүй юу? Тэгэхээр л нөгөө өрийн дарамтын тухай асуудал тэрний чинь цаана юу гарч ирэх вэ гэхээр бол Монгол улсын гадаад бодлого нь ер нь ямар байгаа. Гадаад эдийн засгийн харилцааныхын төвшин нь ямар байгаа. Одоо экспорт импортын төвшин нь ямар байгаа энэ энэ юмнууд чинь бол бас л төсөв дотор ингээд харагддаг юм л та. Бараг 10 жилийн өмнө тэрнээс хойш улсаар хөгжсөн дотор бид хэлж байгаа тийм ээ. Төсөв дээрээс энэ хоёр хооронд хугацааны хооронд тийм төсвийн өсөлтийг нэг төсөвт гасан өөрчлөлтийг харьцуулаад харахад өнөөдрийн бидний хүссэн төвшин яаж уншигдэж тоон үзүүлэлтээр бол маш их өссөн. Бид нар чинь миний үед чинь баг 30-40 тэрбум төгрөгийн л асуудал ярьдаг байлж хөрөнгө оруулалтын төвшөнд бол. Өнөөдөр бол одоо их 80-аар нь ярьж байна. Тэгэхээр одоо 30 миллиард байсан юм чинь өнөөдөр тухайлбал одоо 2013 оны төсөв гэхэд 1.4 триллион буюу одоо монголоор бол их 80 гэж хэлээд байгаа. Тийм төгрөгийн асуудал ихээр маш их нэмэгдсэн байж байгаа тийм ээ. Маш их нэмэгдсэн байж байгаа. Энэ талаас нь бол одоо эдийн засаг өсчээ, одоо ахиж дэвшил гарчээ гэдэг нь үгүйсэх арга байхгүй. Төсөвтэй харах юм бол төсөв бүтэж байгаа орлогыг их усруудыг харах юм бол тий. Гэхдээ саяны юм чинь ингээд яг тооны хувьд бол ингээд өсчихсөн байгаа гэж нөгөө цаана жоохон юу болоод байна гэдгийг ойлгохын тулд бол харьцуулсан үзүүлэлтүүдийг авч үзэх хэрэгтэй байхгүй. 1.4 гэдэг бол нэг чамд олон юм хэлэхгүй. Яг 30 миллиард байж байгаад 1.4 найд боллоо гэдэг үзүүлэлтээр бол яг нэг дүгнэлт хийж болно. Гэхдээ яг жоохон дотор нь одоо жоохон юу вэ, юу болчихсон юм бэ гэдгийг ойлгохын тулд бол хувилж үзэх хэрэгтэй. Харьцангуй үзүүлэлтүүдийг. За тэр 1.4 чинь жоохон юунаас үрдээд байгаа юм бэ? Их усүр тал нь юу байсан юм бэ? Тэгээд 30 миллиард байхдаа юу байсан? 1.4 болчих тэр
одоо эзэлж байгаа хувийн чинь ямар хөө янзаар өөрчлөгдөв гэдгийг аваад үзэх хэрэгтэй болж байгаа юм. Тэгээд үзэх юм бол өөрчлөгдсөн бол маш бага байна. Нөгөө л уул уурхай. 30 миллиард байхад Эрдэнэтээс нэг хэдэн төгрөг оруулж ирээ тэрүүгээр ингээд хөрөнгө оруулалт хийгээд явдаг байсан бол өнөөдөр бас л ялгаа байхгүй нөгөө л Эрдэнэтээс нөгөө л уул уурхайн салбараас за яг дээрээс нь одоо сүүлийн үед нэг яригдаад байгаа ганц 2 уурхай байгаа. Тэрнээс л мөнгө нь орж ирээд байгаа. Тэс өөр санхүүгийн их усур бол бас гаргаж чадаагүй байна. Тэгээ ингээ харахад бол 30 миллиард байсан юм чинь их өссөн юм шиг харагдаад байгаа боловч яг чанарлуу мөн чанарлуу ингээд ухаад байх тэр за нөгөө л бах байдаг л уулуурхай магадгүй тэр уулуурхайгаас хараат байдал нь бол улам нэмэгдчихсэн байх шүү дээ. Зээл тусламжийн хэмжээ бол буурсан. Зээл тусламжийн хэмжээ бол абсолют дүнгээрээ бас буураагүй. Үнэмлэх дүнгээрээ бол бас хайцангуй ерөнхийдөө нэг төвшөнд яваад байна гэж бид нар ойлгож байна. Гэхдээ нэг эерэг тал нь бол юу юм бэ гэхээр тэр зээл элдв янзын тэр юмнуудаа тусламжаа одоо үйлчлэх чадвар бол Монгол улсын хувьд хамаагүй дэвшилсэн. Өөрөөр хэлэх юм бол одоо тэдэнд өрөөний валютын нөөцтэй байх хэрэгтэй байна гэж ярьдаг байсан бол өнөөдөр хангалттай валютын нөөцтэй болчихсон. Монгол улсын экспортын хэмжээ нь гадаад өөрийнхөө үйлчлэгийг чөлөөтэй хангах хэмжээнд бас хүрчихсэн байх шүү дээ. Тэгээ энэ утгаараа бол одоо бас ахиц байна гэж ойлгож болж байгаа. Энэ чинь юу харуулад байна вэ гэхээр бол Монгол улс гадаад эдийн засгийн одоо хамтын ажиллагаагаа бол өргөжүүлж чадсан байна. Эдийн засгийн интеграцид их идэвхтэй оролцож байгаа юм байна. Хоёр хурцдаг эдийн засгийн интеграцчлах процесс явагдаж байгаа юм. Бүс нутгийн эдийн засгийн интеграц, дэлхийн эдийн засгийн одоо хөдөлмөрийн хуваарьд бол бас идэвхтэй оролцоод эхэлж байгаа юм байна шүү. Өөрийн гэсэн дуу хоолойтой болж байгаа юм байна шүү гэдгийг харуулж байгаа бас нэг үзүүлэлт байна. Төр байгаахан хэрэг хүчил төрж авдаг татваруудын ухаантай байсан тийм. Энэ татваруудын хэмжээ өөрчлөгдсөн гэдэг юм. Энэ талаар бол мэдсэн. Энэ дээр бол өөрчлөлт гарсан юм бол их бас их ховор. Бас их ховор. Ер нь улс орны хөгжлийн төвшинг тодорхойлох үзүүлэлт гэдэг юм бол одоо та нар өөрсдөө ер нь бас ингээд хараад үзсэн ч бол хаана байгаа статистикуудыг улс орны статистикуудыг харьцуулаад ялангуяа тэр өндөр хөгжилтэй орнууд гэж байгаа орны статистикийг аваад тэр төсвийн бүтцийг аваад үзье. Тэгээд тэрийг Монголын бүтцтэй харьцуулах юм бол өдөршин шиг ялгаа гарч байгаа юм л да. Жишээ нь Америкийн нэгдсэн улс гэхэд бол үндсэндээ орлогын гол их усүр нь бол хүн амын орлогын дотор байдаг. Тэр үгээр л явчихдаг. Хүн ам нь орлоготой. Тэг хүн ам нь орлоготой амьдрал ахын тийм. Тэгээ нэг дунд чинэлийг давхарчин бүрдэж байгаа. Тэр чинь бол хангалттай ямиг бол төр зэсгтээ өгч штэ мөнгө. Тэгээ тэр үгээрээ дараа дараагийн амиг хийгээд болцоод. Одоо нэг бас Скандинавийн орнууд гэдэг чинь тэнд бол хүн амын орлогын дотор хацсан одоо их өндөр байдаг. Тэгээд төсөв дотор ажиллаж байгаа хувийн чинь ч гэсэн өндөр байдаг. Манайд бол яаж юм гэхээр хүн амын орлогын дотор өндөр төлж байгаа хүн ер нь маш ховор. За яг төрийн байгууллагад ажиллаж байгаа нэг хэсэг хүмүүс том аж ахуйн нэгж байгууллагад ажиллаж байгаа хүмүүс бол ослогоо цалин дээрээс нь хүн амын орлогын дотор гэдэг 10% авчиж байгаа. Тэгэхдээ ихэнх хүмүүс бол үндсэндээ дотор хамрагдахгүй байна. Тэгээд зарим нэгэн манай улс төрчд бол юу гэдэг вэ гэхээр энэ хүн амын орлогын доторын эзэлж байгаа хувийн чинь улсын төсөв дотор дэндүү бага юм чинь ер нь энийг одоо болчихуулаад ийм дотор авах болов юу яасан бэ гэсэн хүртэл тийм юм ярьж байгаа хүмүүс ч хүртэл байдаг л да. Тэгэхээр би бол ийм байж болохгүй гэж. Явандаа хамгийн гол юм чинь хүн амын орлогын дотор болно. Тэгээ энийгээ бол монголчууд төлж сурах учиртай. Хүн амын орлогын дотор төлж сурах. Тэгээ хүн амын орлогын дотор төлж чад энэ дотроос хасуулдаг зүйл байх хэрэгтэй. Тухайлбал одоо чи хүүхдийнхээ боловсролд мөнгө зарж байгаа бол тэр чинь хүн амын орлогын дотроос чинь хасагдаад явждаг. Чи хөвдөө орон сууц байшин худалдаад авч байгаа бол тэр чинь хүн амын орлогын дотроос чинь хасагдаад явждаг. Тэгээд энэ юмнуудыг ингээд татварын бодлогоор дамжуулаад хийгээд өгдөр төсвийн бүтэц чинь яруу саруул. Ерөнхийдөө эдийн засаг чинь өөрөө их зөв хэлбэрлэг болчихж байгаа. Хүн амын орлогын дотор төж байна гэж чинь тэр хүн орлоготой байна. Орлоготой байна гэсэн. Тэгээ улс орн хөгжиж гин гэсэн. Ерөнхийдөө юм гэсэн. Тэгээ нөгөө нэг одоо аж ахуйн нэгж байгууллагын орлогын албан татвар дээр ч гэсэн ингээд нөгөө нэг татвараас зогтно гэдэг асуудал ч байна. Манай хувьд бол их том асуудал байлаа шүү дээ. Ялангуяа 1990-ад оны үед татварын хэмжээчтэй өндөр байлаа. Тэгээ татвар төлдөг аж ахуйн нэгжүүд нь ч бас одоо юу байлаа. Тэгээд аж ахуйн нэгж байгууллага болгон үндсэндээ бол хоёр одоо баланс гаргадаг юм. Татварын байцац зориулсан нэг баланс, өөртөө зориулсан нэг баланс. Тэр бүгдийг чинь шийдэхин тулд явсаар байгаад бид нар тэр нэг 4.10 гэдэг юмыг гаргаж ирээд үндсэндээ ганц татвартай болно шүү дээ. Хүн амын орлогын татвар, аж ахуйн нэгж байгууллагын орлогын татвар, гаалийнх, нэгдсэн суртын албан татварыг бол үндсэндээ 10% оруулсан. Тэгээ хамгийн доод түвшинд нь одоо энэ аз нөхөндлөн бүстэл ер нь оруулж ирж одоо хамгийн гайгүй болгож өгсөн л доо. Тэгээ энийг бас хийхэд оролцсон хүн одоо чиний юм ингээд сууж байна.
Тэгээ ямар ч болсон зүгээр энийг ингээд хийсний үр дагавар нь юу байсан? Тухайн үед бол бас шүүмжлэл их байсан. Татвараас өлүүлж чадахгүй болчихсон улсын төсөвт орлого байхгүй. Тэгэх юм бол орлого байхгүй бол цалингаа яах юм, эмч нараа яах юм, багш нараа яах юм гэдэг хүмүүс боолноо гэдэг ингээд явсаар бол шийдсэн лээ. Тэгээ өнөөдөр үр дүн нь юу гарч ирэх вэ? Татвараас өгөх нь харьцан байгаа. Ер нь аж ахуйн нэгж байгууллагууд бол одоо өнөөдөр бол юм өгье гэж шүү дээ. Татвараа өгье гэж. Яг зүгтаад ах сонирхол бол байхгүй болчихсон байх жишээ. Тэгээ ингээд бас нэг жоохон агцтай юмуд гарч. Тэгтэл сонсон хэмжээнд хүрснүүгүй бас хүрээгүй. Нөгөө л одоо байх хэвээр төвшөндөө бол хүртэл өдөл байна л да. Төсөө төр хүчээр бүрдүүлнэ гэдэг бол муу зүйл юм биш үү? Татвар төлөгчд нь олсорч байгаа тэдний төлдөг татвар нэмэгдэх гэдэг бол сайн үзэл. Тийм, тэр нь гол үзэл. Нийгмийн давхарга дотор явагдаж байгаа тэр том одоо төв маягтай хөдөлгөөнүүд юм л да тийм ээ. Хүн амын хэдэн хувь нь чинээлэг дундаж давхарга байна. За хэдэн хувь нь одоо нэг хамгийн эмзэгт нь хамрагдаад байна. Тэгэл аль болохоор л одоо юу гэдэг тэр дундаж давхарга бол бүгдээр л чиглэх ёстой шүү дээ тийм ээ. Тэгээд тэр нийгмийн тэр страта гэж яриад байгаа тэр бүжиг хоорондоо тэр шилжих юмнууд нь бол одоо арай илүү хөдөлгөөнд чанар нь нэмэгдсэн байх тухай асуудал байгаа юм л да. Тэр хөгжингөө орнуудын төсвийг унших те хөгжиж байгаа манайх шиг орны төсвийг уншаад тэнгэр газар шиг ялгаа гаргадна гэсэн тийм. Энэ тэнгэр газар шиг ялгааны тухай бид нэр хэлдэг юм л да. Усаа Скандинавын орнууд Америкийн төсвийн талаар нэг үзэлтээр мэддэг тийм ээ. Татвар төлөгчтэй хэмжээ хэмээлэг одоо бүтээгч давхаргын хэмжээ. Өөр бусад ялгаа яаж харагдах вэ? Гэхдээ олон юм байна. Бид нар сая одоо чинь төсвийн орлого тал дээр нь ингээд зөвхөн орлого талын л ингээд гүнзгий задлаад үзэх юм бол их олон юм харагддаг юм байна гэдгийг бол харлаа. Зарлага тал дээр нь одоо маш их юм харагддаг юм байна гэдэг нь харлаа. Тэгээ тэрнээс гадна бас нэг чухал зүйл байгаа юм л да. Тэр бол юу вэ гэхээр төсөв гэдэг маань татвар төлөгчдийн мөнгөөр бүрддэг зүйл. Татвар төлөгчдийн мөнгөөр бүрдэж байгаа энэ чухал зүйлийг дорж дундаг дулмаа дураараа зарцуулж болохгүй. Тийм учраас улсын төсвийг баталж хуульчлах шаардлагатай болдог. Хуульчилж өгч байгаа. Нэгэнд хууль юм бол тэр бол орон даяар өгдөөг мөрдөгдөх учиртай. Тэр хуулийн биелэлтийг хангах үүрэг нь гүйцэтгэх засаглал буюу засгийн газарт ногдуулчихсан байдаг зүйл байхгүй. Бусад юм дээр бол ингэж байхгүй. Төсөв дээр бол ингэж бүр хуульчлаад өгч байгаа. Татварын орлогыг чинь бас хуулиар ингэж тогтоогд өгч байгаа байхгүй. Тэгээ чи энэ мөнгөө бол одоо яг л зориулалтын дагуу ном ёсоор нь зарцуулах шүү. Чиний хувийн мөнгө биш. Тэгээд тэр юунд зарцуулах вэ, яаж зарцуулах вэ гэдгийг чинь шийддэг. Эрхийн бол улсын их хурлд өгч байгаа байхгүй. Гэтэл өндөр хүчтэй улс орнууд тэр төсвөө зарцуулж байгаа байдал. Зарцуулж байгаа байдалтай хяналт тавьж байгаа үйл ажиллагаа одоо хоцрогдсон гэх юм уу гэх юм одоо буруу хөгжилтэй улс орны хувьд бол шал ондоо. Тэнд бол мөнгөөр нь хяналтаа тавина. Төгрөг гэж ярихгүй шүү дээ. 1 төгрөг, 10 төгрөг, 20 төгрөг, 100 төгрөг, 1000 төгрөг гэж ярихгүй. Нэг мөнгө, 5 мөнгө, 10 мөнгө гэж бүр ингээд мөнгөөр нь хяналт тавьдаг байхгүй. Яг л энэ чиний мөнгө шүү. Энэ татвар төлөгчдийн мөнгө. Тийм учраас татвар төлөгчдийн мөнгийг хамгийн үр ашигтайгаар зарцуулсан байх ёстой. Тэгээд зориултын дагуу зарцуулсан байх ёстой гэж ингэж одоо шаарддаг. Тийм учраас тэр одоо парламентаар нь хилэлцэж баталж байгаа төсөв гэдэг маань бол манайх шиг нэг 5-10 хуудас юм байдгүй л дээ. Хэдэн 100,000 хуудас юм байна. Тэгээд зарим одоо улс орнуудад бол яадаг вэ гэхээр төсөв бодлого гэж нэгтэрэ одоо их хурал дээр хэдэн автор цаасан хайрцагтай юм авчирж байгаа юм шүү дээ. Одоо 20-30 автор цаасан хайрцагтай юм авчираад за энэ одоо 2013 оны төсөв юм байна. Тэгээд тэн дотор нь одоо бүр ингээд маш тодорхой биччихсэн байж байна. За жишээ нь эрүүл мэндийн яам гэхэд бол ийм мөнгө зар. За бичих цаасны зардал гэхэд бол 48 төгрөг. Тэгээд тэрнийхэн задаргаа нь гэж байдаг байхгүй. Бичих цаас гэж ерөнхий нэг дүн тавиад өргөж байгаа шүү, тийм үү? Өөр задаргаа. За энэ дотор А4-ийн цаас бол та нар 40 ширхгийг авна шүү. Гэт ингээд биччихсэн байх хэрэгтэй. За тэгээд тэр А4-ийн цаасаа бас задлна. Энэ нэг одоо 1-р зэргийн А4-ийн цаас нь тэдэн ширхэг байна. 2-р зэргийн А4-ийн цаас нь тэдэн ширхэг байна. Одоо тэр хүрэн цаас гэж ярьдаг. 3-р зэргийнхэн тэдэн ширхэг байна гэдэг ингэж задлалтай байдаг байхгүй.
Тэгээд чи хэрвээ тэнцэнээс одоо зориултын бусаар нь зарчихсан мэл да. Хоёрдугаар зэргийн А4-т зориулсан мөнгөөр одоо нэгдүгээр зэргийг авчихсан байх юм бол хариуцлага байна. Чи яах дээр энэ ард түмний мөнгийг ингэж тур мэдэн зарцуулт. Шиний мөнгө юм надад. Наад чинь татвар төлөгчд юм. Ард түмнийг төлөөлж байгаа улсын их хурл нь энийг батлаад өгчихсэн байна хөрөв. Чи яагаад ийм юм хийж байгаа юм бэ гэд ингээд хариуцлага тооцоод албан тушаалаас нь ямар нэгэн өчиггүйгээр зайлуулдаг ийм тогтолцоо байдаг байхгүй. А манад бол одоохондоо тийм юм руу орж хараахан чадаагүй л байна л да. Ерөнхий багцлал байгаа шүү дээ. Тэгэл багцаар нь том дүнгээр нь тавьчихсан. Тэгээд тэрийг төсвийн зарцуулалтыг баг гişүүдч өөрсдөө хийж чадахгүй шахуу байгаад байгаа. Тэгэхээр энэ төсөв гэдэг маань нэгдүгээрт нь ингээд орлогоо бүрдүүлээд зарлагаа тодорхойлоод ингээд явахаас гадна төсвийн гүйцэтгэл гэж бас нэг юм байна. Тэр төсвөө яаж гүйцэтгэж чинь, яаж хэрэгжүүлж чинь. Тэр хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаанд нь хяналт тавьдаг механизм бол магадгүй юу юунаас чухал. Тэрний төлөө улсын их хурл гэж байдаг байх гэж би боддог. Тэрийг бол одоо хийх ёстой юм. Харамсалтай жишээ нь одоо 2013 оны төсөв гэлдэхэд бол одоо эдийн засгийн шимтгэл хийнгээ 50 тэрбум тавьчихсан л байна. Юу хийх гээд байгаа, яах гээд байгаа ингээд асуух тэргүй. Яагаад тэгэл тавьчихсан байж лээ гэдэг. Өөрөөр хэлэх юм бол сайд дарганаар нь одоо тэр хамгийн том албан тушаалтай хүмүүс нь төсөвтэй ингэж хандж байгаа байхгүй. За яг байж лээ 50 тэрбум. Та нар бити эрэг болт шург руу нороод айл тавьчих. Ингээд байж ингэж ханднаа л гэдэг бол угаасаа л нэг Монголд маань нэг төсөв тойрсон асуудлууд төсвийн сахилга гэдэг маань ер нь ямар хөө янзын төвшөнд байна вэ гэдгийг л одоо их л тод харуулж ийн л гэж ойлгоод байна. Одоо хамгийн сайн төсөв гэдэг тийм жишээ байж болох уу? Зөвхөн орнуудаас ингээд аа. Ер нь бүх орнуудаас өндөр хөгжилтэй одоо OECD-ийн 24 орн гэж байгаа шүү дээ. Тэр 24 орн чинь ерөнхийдөө бол баримжаа болдог байхгүй. Өндөр хөгжилтэй 24 орн. Тэр 24 орны төсвийг л авахд л ерөнхийдөө бол ингээд маш тодорхой харагдаж байна. Тэр одоо нийтлэг тэр онцлог нь сайн жишээ нь. Сайн юм хамгийн гол нь төсвийн гүйцэтгэл дээр хяналт тавьдаг юм аягүй тодорхой. Нэгдүгээр. Хоёрдугаарт нь шаардлагатай үедээ төсөв мөнгө төвлөрүүлж чаддаг. Өнөөдөр Монгол улсын хувьд хамгийн чухал асуудал юу юм бэ гэдэг. Тэрийг ингээд гаргаж ирээд чагсаалтыг гаргаад ирэх нь шүү дээ. Магадгүй нэг 10 асуудал гаргаад ирлээ гэж үү. За тэр 10 асуудлаа эренбэлнэ. Энэ нэгдүгээрт нь байна, энэ хоёрдугаарт нь байна. Ингэж эренбэлж байгаа. Тэгээд хамгийн чухал асуудал дээр төсвөө төвлөрүүлээд төсвөө дайжлаад тэрнийхээ төлөө ингээд юу гэдэг одоо тэрийг хэрэгжүүлээд явж чадах чадвар их чухал байгаа байхгүй. Би жишээ нь одоо юу гэж харж байна гэхээр бол 2013 оны төсвийг харахад за төсөв мөнгө бас хомсгон байна, дутагдaltaй байна. Өссөн хэмжээгээр орлогын их өсвөр байхгүй юм байна. За бүгдийг нь одоо бид нар бас ингээд хөрөнгө оруулалт руу хийж чадахгүй юм байна. Тэгээ хөрөнгө оруулалт зориулагдж байгаа юм бол харьцангуй бага байх юм байна. Тэгээ ийм тохиолдолд юун дээр мөнгөө одоо зоох ёстой вэ? Юун дээр анхаарлаа хандуулах ёстой вэ гэдэг ингэж асуудал тавиад миний ойлгож байгаагаар бол эрчим хүчний салбарыг л анхаарах ёстой байхгүй. Яг гэвэл эдийн засгийн суур чинь бол эрчим хүчний салбар байна. Гэрэл цахилгаан л байхгүй, жижиг дунд үйлдвэрлэлийн тухай яриа тэрэг байхгүй, эмнэлэг боловсролын тухай яриа тэрэг байхгүй, том аж үйлдвэрийн тухай яриад зэрэг байхгүй, зам тээвэр хоролбооны тухай яриа тэрэг байхгүй. Баашин барилга бариад зэрэг алга шүү дээ. Өнөөдөр орон сууцны залуучууд бол орон сууцанд орё гэж маш хүсэж байгаа. За тэгээ яг нэг баашин барилаа гэж үү. Тэнд нь гэрэл байхгүй бол тэр баашингаар яах. Тэнд нь халаалт нь байхгүй тэр баашингаар яах. Тэгэхээр өнөөдөр ард иргэдийн амьдралыг үдээшлүүлж байгаа тэр орон сууцны асуудлыг шийдье гэхэд бол чинь эрчим хүчний үйлдвэрлэл, дулааны үйлдвэрлэл нь өөрөө хязгаарлалт бий болгоод байгаа байхгүй. Тийм учраас эрчим хүчний асуудал бол маш чухал байна. Бид нар өнөөдөр эрчим хүчний хязгаарлалтуудыг хийгээд эхэлж шүү дээ. Одоо сүүлийн үеийн саний хэвлэлээр бол юу гэж ярьж байгаа гэхээр тэр одоо чингэлтэй дүүрэг бусад дүүргүүд эрчим хүчний хязгаарлалт хийгээд эхэллээ гэдэг ингэж ярьж байна. Эрчим хүчний хязгаарлалт бид нар хийдэг байсан. Гэхдээ урд нь бол үндсэндээ бид нар чинь 1 сараас 2 сар энэ төр гэдэг. Заримдаа 4 сараас эрчим хүчний хязгаарлалтуудыг хийдэг байсан баг. Гэтэл энэ жил бол яаж яах вэ? Бид нар бол уушаа 10 сараас эхлээд эрчим хүчний хязгаарлалтаа хийгээд эхэлж байна. Тэгээ чи айгүй төгшүүртэй тохио байгаа байхгүй. Тэгээ эрчим хүчний эрэлт хэрэгцээ нь жилд бол 20-с доошгүй хуваар өсөд байгаа. Тэгэхээр манад үйлдвэрлэж байгаа эрчим хүч чинь жилд бол зүгээр яг өнөөгийн төвшнгөө ингээд их нураачихгүй барихын тулд бол 20 хуваар өсөж байгаа хэвээр. Тэгээд дараа нь цаашаага хөгжөө гэж байгаа тэрнээс илүү их хэмжээний эрчим хүч дулаан үйлдвэрлэх шаардлагатай байна. Ингийн тулд нэг 5 дугаар
цахилгаан станц барих тухай асуудал байж байна. Тэр баруун аймагуудад одоо 36 мегаваттын цахилгаан станц барих тухай асуудал байж байна. Тэр оюутлахад орон одоо 4-500 мегаваттын цахилгаан станц барих тухай асуудал байж байна. Дулааны станцуудыг барих асуудал байж байна. Тэгээ чинь ганц 2 хоногийн дотор барьцдаг зүйл бас биш. Зураг төсвийн гаргана, за тэгэл нөгөө газар шорооныхаа ажлыг хийгээд нөгөө юмаа бариад ингээд дуусна гэх юм. Хамгийн багаар бодоход бол 3-4 жил шүү дээ. Одоо хамгийн өөдрөг үзүүлэлттэй. Тэгэхээр өнөөдөр мөнгөө зарж 4 жилийн дараа бид нар цахилгаантай болох тухай асуудал яриад байна шүү дээ. Тэгэхээр өнөөдөр мөнгөө зараагүй байж үуч тэгээд жил болгон 20% эрэлт хэрэгцээтэй байж байдаг. Ингээд маш хүнд байдалд орох гэдэг байгаа юм. Тийм учраас гүйцэтгэх засаглал яах ёстой вэ гэхээр бол олон юм яриад авахгүй шүү нөхдүүд байдал юм байна. Тийм учраас өнөөдөр хамгийн одоо Монгол улсын амин чухал салбар болоод байгаа нэрчин хүчрээ бид нар хөрөнгө оруулалтаа чиглүүлнэ. Зарим нэгэн газар тэр конторын барилга байхгүй байж байгаа. Зарим нэгэн газар тэр аймгийн төвийн одоо тэр цэнгэлт хүрээлэн чинь байхгүй байж болно тийм үү? Тийм үгтэй. Зарим нэгэн газар эмнэлгийг чинь бид нар шинээр барьж өгч амжихгүй байна. Тэгэхдээ өнөөдөр эрчим хүчнийхээ асуудлыг шийдэхгүй бол дараа жил 4 жилийн дараа бүр хамаарч асуудлыг шийдэж чадахгүй болчих гээд. Гэт ингээд хөрөнгө мөнгөө зарцуулах хэрэгтэй. Энийг бид нар хийхгүй байна. Бусад улс орнууд төр өндөр хөгжилтэй улс орнууд гэдэг чинь бол иймэрхүү юмаа хийх тийм санхүүгийн их усүрэмж байж байгаа, маний уралт талбайч байж байгаа. Тэгээд иймэрхүү юмаа бодлогын хувьд хараад томьёолж чаддаг, төлөвлөж чаддаг, аяаш нь хөрөнгө мөнгөө зарцуулж чаддаг тэр институт механизм нь бүрдчихсэн байдаг. Өөр манай дараах хэрэглэх ёстой сайн жишээ юм төсөвтэй. Манай дэмжиж байгаа. Одоо би бол сайн хэд юмнуудыг хэлэх. Нэгдүгээр нь орлого талтай холбоотой юм хэлээ зарлах. Тэгээд энийгээ дотгош нь ингээд задлаа шинжилээд үзэх юм бол их олон юмыг уншиж болно. Нийгмийн одоо хамгийн тулгамдаад байгаа бүх асуудлууд бол энэ төсөв дотор ямар нэгэн хэлбэрээр төсөвтчихсэн байдгаа энийг харж болно. Тэгээд дараа нь хамгийн гол нь бас тэр төсвийн гүйцэтгэлийн тухай асуудал. Энэ дээрээ л анхаарах хэрэгтэй гэсэн. Одоо сүүлд асуух. Европын улс орнууд нийт мөнгөний тэмдэгтээс хойш хямрал болсон тийм төсөөсүүд грек төсөө юм гэдэг. Тэгээ энэ төсөөдөө Европоос хямрахаар болоод нөгөө зааны зэрэг нөхрөө орж өгч байгаа болгонд төссөн гэсэн тийм. Энэ грекийн хямрал юунаас үүсээ яагаад юу энэ талаар та Европын холбоо өөрөө байгуулагдах процесс маань их олон жил болж байгаа юм. Тэгээ сая үндсэндээ энэ чинь 50 жилийнх нь болж байна. 60 жилийнх нь болж байгаа баха. Тэгээ тэрнийхэн төлөө сая одоо Нобелийн шагнал Европын холбоод олголоо шүү дээ. 60 жил 50 сайхан явж байгаад ингээд интеграцлагдаад шинэ одоо төвшөнд гарч ирээд ингээд Европын холбоо гэдэг бие даасан эдийн засгийн том бүс бий боллоо. Тэгээ энэ бол гарцаагүй том бололт л да. Анх эн чинь зүгээр ган хайлуулдаг үйлдвэрүүд хоорондоо ер нь хүчээ нэгтгэх яа гэхгүй бол бид нар одоо Америкийн ган хайлуулагч нар бусад улсны ган хайлуулагч нартай бол ер нь өрсөлдөө дийлэхгүй юм байна гэдэг үднэс л гарч ирсэн зүйл шүү дээ. Тэгээ эхлээд ган үйлдвэрлэлийг нэгтгэжсэн бол дараа нь одоо бусад юмнуудыг нэгтгэсээр бас үлдээ нэгдсэн мөнгөний нэмэлттэй болоод нэгдсэн парламенттай болоод ингэж явж байна. Энэ дээр нэг ажиглагдаад байгаа юм нь юу юм бэ гэхээр засаг захиргааныхаа нэг жин хувьд бие даасан улсууд бол бас байгаад байгаа. Тэгээд дотоодын төсвийн үйл ажиллагаа нь бол бас нэгдсэн юм дотор бас тэр хараахан уйлдж өгч чадаагүй. Зүгээр цаг хугацааны хувьд бол би энийг хийж чадаагүй гэж бодож байна. Магадгүй 20 жилийн дараа бол энэ бол шийдэгдэх байх. Тэгээс сүүлийн үед эрдэмтдийн яриад байгаа юм бол за мөнгөн тэмдэгт тэгээ мөнгөний бодлого бол нэг боллоо. Энэ бол том болол. Гэхдээ энийг төсөвтэйгээ үйж өгөхгүй юм бол бас болдгүй юм байна. Төсвөө нэгдсэн маягаар зангидж батж яахгүй болдгүй юм байна гэдгийг л яриад байна л дээ. Гэтэл Европын холбоог бүрдүүлж байгаа улс орнууд төсвөө одоо тэр дээд байгууллагатаа шилжүүлчих магадлал хэр байгаа гэлээ. Би бол өнөөдөр энийг хэлж чадахгүй. Өөрөөр хэлбэл өөрөө төсвөө мэдж захируулах эрхээс л татгалзах гэдэг шүү дээ. Тэгэхээр тийм бэлэн орон бол их ховор байгаа. Ховор байгаа. Энэ л одоо нэг хямралын чинь нэг гол учир шалтгаан болчиход байна. Яг л Грек бол ерөнхийдөө төсвийн сахилга ийм юм үзүүлэлтийг хангаж байх ёстой шүү гэж мэдж байсан боловч тэрийг бол хангахгүй явсаар байгаа л тэгэл өнөөдөр бол өөрөө дийлэхэргүй хэмжээний л одоо өрн тунаал тэр өөрийгөө шийдэхэд бол бусдыг л одоо чирж байгаатай л адилхан болчиход байна шүү. Тэгэхээр энэ асуудлыг л одоо шийдэх төр төсвөө
чи өөрөө дангаараа мэдээж захиран зарцуулах юм уу? Эсвэл энийг тэр Европын холбоороо шилжүүлэх юм уу гэдэг. Энэ асуудлын шийдлийг олоогүй байгаа нөхцөлд бол энэ хямралын нэг тийм их үүсвэр бол байнга байж байгаа юм байна л гэж би өөртөө ойлгуулсан байна.